За guys, тэгэхээр One Punch Man гэдэг анime байдаг. За энэ анимийн гол дүр болох Сайтама гэдэг залуу нь нэгэн бэлтгэлийг халзартлаа хийснийхаа ачаар өөрийнхөө одоо гарч ирж байгаа дайснуудыг ихэнхийг шахуу бараг нэг цогтөг одоо тийм хэмжээний хүчтэй болсон байдаг. За энэхүү бэлтгэл нь ямар бэлтгэл байдаг вэ гэхээр өдөрт 100 удаа сүнээгаад 100 удаа гидсний таталт хийгээд 100 удаа одоо босч суух буюу скват хийгээд 10 км гүйх ийм дасгал байдаг. Бүр халзартлаа энэ дасгалыг хийснийхаа ачаар тэгээд яг ийм One Punch Man буюу бүх юмыг ганц цогтөг тийм хүчтэй болж чадсан байдаг. Энэхүү бэлтгэлийг энэхүү одоо нууц бэлтгэлийг би яг одоо туршиж үзэх гэж байна. Нэг амар удаан хийж үл чадахгүй байх тийм болохоор яг 7 хоногийн хугацаанд өдөр болгон энэхүү дасгалыг хийгээд тэгээд 7 хоногийн дараа ямар нэг юмыг нэг зохиж чадах нь тэрийг хэдүүлээ хандтаа туршиж үзэх болно. Би одоо челленж эхлэхэд 10 оноотой эхэлсэн заяа. За энэ 10 оноогоо би аруулангийн авч үлдэх ёстой. За яавал хасуулах вэ гэхээр яг ийм 2 дүрэн байгаа. За энэ тасгалуудыг би 7 хоногийн туршид хийх ёстой шүү дээ. Тэнгүүт ямар нэг өдөр нь хийхгүй байх болгондоо 2 оноо асуулна. За дараагийн дүрм нь юу вэ гэхээр за дасгалаа хийсэн ч гэсэн яг нөгөө 100 гэдэг тоондоо хүрэхгүй те ингээд тал малыг нь хийх тийм тохиолдол мэдээж гарч магадгүй. Тэгэх юм бол нөгөө 10 онооноос 1 оноо асуулна. За ингэж явсаар хагаад тэгэл ямар нэгэн тийм оноотой үлдэн штэ. Тэнгүүд би 10 оноогоо аруулангийн ингээ авч үлдэж чадсан байх юм бол энэ хүү челленжийг одоо яг ингээ бүрэн маш сайн тэгээ excellent хийж гүйцэтгсэн гэсэн үг. За ингээд челленжээ эхлүүлцгээе. За ингээд эхний өдөр эхэллээ. Миний бодож байгаа тактик гэх юм бол одоо нөгөө 100 сунайх, 100 squat, 100 гидсний таслал гэж байгаа шүү дээ. Тэгээд тэднийга ер нь бол нэг 20-20-оор ч юм уу эсвэл 25-25-аар жоохон хуваагаад хийгээд явахгүй болвол ер нь бол угаасаа шууд дараалаад 100 хийнэ гэж бол байхгүй. Гүүхээсээ өмнө ямар ч байсан тэр дасгалуудаа хийгээд тэрний дараа гүүн. Тэгээд гүүн гэдэг бол яг хажуу сонсогдож байгаа ч гэсэн 10 км гүүн гэдэг чинь бас нэлээд үзээтэй. Тэгээд 7 хоногийн туршид өдөр болгон гэхээр бас нэлээд үзээтэй байгаа. Тийм болохоор хэдүүл ямар ч байсан өмнөх дасгалуудаа яаж хийж байгааг хийцгээе. Загвараа макстай яг 25-аар орох юм байна. Тэгээд 25-аас дээш болж чадахгүй байна. Тэгээд 25-аар 4 удаа. Тэгээд одоо нэг орсон байгаа. Одоо 3 удаа. За одоо дахиад 13 гэсэн байна. Одоо ингэ байдлаар 50 сүнээсэн байгаа. One Punch Man болох юм байна л дээ энэ чигээрээ. Бүх юмыг нэг цогтөг болох юм шүү ч. Амар бэлтгэл шүү дээ. Яг бодоод үзэнгүүтнийх гайгүй юм шиг яг хийнгүүт. За. За 20 сквот шууд явсаа. 20 сквот шүү зөө. 20 сквот өөр гараа ингэнүү мэдгүй. Хамаагүй. Ингэж байгаа л шууд 20 сквот. За 25 явчлаа. Одоо дахиад 3 удаа 25-аар ороход тэгэл сквотны 100 бол гүйцэхэндээ өнөөдөр ямар нэгэн өмнөх өдрүүдийн бэлтгэл байхгүй. Шууд ингэж хийнэ гэдэг чинь ер нь бол нэг бодлын буруу. Гэхдээ яг эрсдлийг өөрөө хүлээгээд тэгээд хийж ин л та. Гэртээ дуурайхыг хориглоно. Цөөн доогоор бол болно. Яа ихвэл. Нэг яа суунгууд ингэ царайн цагаан болоод байгаа юм бол. Одоо хэдүүл ийшээ гүүнэ заяа. 0 цементтэй өвс байдгүй юм байна. Тэгээд өөр тийшээ гүүж явангаа. Тэгээд дундуур нөгөө 100 гидсний таталтай хий. Тэгээд би одоо энэ камера үлдээгээд уцаа аваад явъя да. Тэгээд гүүж явахдаа камер аваад яваад л тэнч биш яж хат энэ хойдлын моцикл таах моцикл он сурдгуу дээ гэснээс. За ямар ч байсан сая 10 км бол амжилттай ямар ч байсан гүйчээд орж ирлээ. Гидсний таталтай хийж илаа. Эхний 25-аа бас хөргөн хийчээд дараагийнхаа 25-ыг яг хийжсэн чинь гидсэн дээр ингээ бүр амар хатгаа заяа. Амар сонь би бүр ойрд гидсний таталт хийх болохоор тэгж байгаа юм уу? Эсвэл ойрд ингээ янз янзын бэлтгэл хийх болохоор тэгж байгаа юм уу? Гидсэн дээр хатгаа заяа. Тэгээд за ингэж байгаа зүгээр болчих гэж одоо дахиад ингээд яасан чи дахиад ингээд нэг гидсний таталт хийх болгонд хатгаа заяа. Тэгээд гар дээр сонирх гэсэн чи гар дээр сонирч чадахгүй. Өнөөдөр ингээ лимит тулцсан яг тийм юм мэдрэгдэд үндсэн 10 онооноос асуулахаар боллоо. Day нэг тийм баг зэргийн бүтлгүүтэлтэй дууслаа. За тэгээ хэдүүлээ маргааш болцсон.
За өнөөдөр ингээ 2 дахь өдөр эхэлж байна. 2 дахь өдөр бол эхлэхэд бол үнэхээр хүндрэлтэй байлаа. Өглөө унтчихад бол яг ингээд миний бие дахиж хөдлөхгүй юм шиг амар тийм өвдөжилээ. Ялангуяа хөл хэсэг. Юу ч хийхгүй байжсэн хүн гинт баахан дасгал хийчихэр чинь би энэ шоконд ороод тэг өнөөдөр айгу босох дургуул тиймэрхүү байдалтай сэрлээ. Дасгалаа энэ Рио Тинтогийн парк дээр хийхээр ирлээ. Тэгээ шалтгаан гэх юм бол угаасаа хэдүүл ийм хөвддөг ийм дасгал хийж байгаа болохоор энэ нэгдүгээрт өвстэй газар хэрэгтэй. 25 өскөө тэгээд 25 гисний таталт хийгээд тэгээ ингээд тойроод явахгүй бол нэг дор бүгд нь бол угаас хийж чадахгүй юм байна. Угаасаа олон тоогоор бол чанга юм байна. За ямар ч ийсэн 100 нөгөө дасгалуудаа хийчлээ. Тэгээд дагуудаа хийж нэгсэн өчтө өчигдөр фейлдсэн. Одоо тэгтээ хамгийн хүнд дасгал болох одоо 10 км гүүх бол бидэнд хിവэрэ байгаа. Тэгээд одоо нэг жоохон амарж байгаа 2-3 цагийн дараа дахиад 10 км гүйндээ гэснээс. Өнгөрсөн жил ирж исэн үе бодох юм бол энэ парк бол ерөөсөө л яг хിവэрэ байна. Яг 8 сар болцсон болохоор зарим нэг зөвлөлөг мүлгнүүд нь жоохон шаралцсныг гис тооцох юм бол яг л хിവэрэл байна л да. Манай энэ Рио Тинтогийн парк. За хэдүүлээ жоохон байж байгаа болцгоё. Цагаа эстэхэр орой болсон байна. Тэгээд сайн мэдээ гэх юм бол би дөнгөж сая 10 км-ийнхаа гүйлтийг хийчээд 10 км гүйчээд хүрээд ирлээ. За муу мэдээ гэх юм бол 10 км гүйсэн ч гэсэн айгүй их хохирол амслаа. Тэр нь юу гэхээр нэг ч удаа хологдгүй байсан пүүз маань холголоо. Тэгээд хологохоос гадна энэ жижиг зөөврүүд амар мэдэрлээ. Өчигдөр бол өвдөжсэн бол өнөөдөр өвдөг гайгүй байсан ч гэсэн бүр ингээд энэ тэнд нөгөө булрааны мөвдөлтүүд айгүй их орж ирлээ. Тийм болохоор маргааш юу болох нь өдөрлөө. Маргаашт нь шийдцгээе. Ямартай ч одоо амарлаа. За өнөөдрийн үед дасгалуудаа хийх гээд парк дээрээ эртэл бороо орж исэн. За тэгээ бороотойд ч гэсэн дасгалаа хийн гээд ямар ч хэсэн хийсэн. Гэснээс миний одоо энэ сүнэлт хийж байгаа замыг хайргаар хийсэн юм билээ. Тийм болохоор хэрвээ бороо орох юм бол энэ усыг шингээгээд шууд цөөрөм рүүгээ оруулдаг гэж байгаа. Дааш тэгээд хэд хоног дараалал гүйцэн чинь хөлний өсгийн амар өвдөд би одоо бүр алхахад бүр амар хэцүү болсон. Тэгээд тиймэрхүү лээ. За өнөөдөр нэг онц юм болоог нэг иймэрхүү лээ. Нэг амар дасгал хийхгүй байжсэн хэд хоног дараалаад гинт дасгал хийсэн чинь миний бие өчигдөр бүр булраад хөдөлж чадахгүй хэмжээний болоо. Тэгээ өчигдрийн дасгалаа тасалсан. Тэгээ дээрэс нь өөрийнхөө оноог асуулсан. За харин өнөөдөр бол эрч хүчтэйгээр дасгалаа хийсэн. Ямар ч байсан 3 ширхэг 100 дасгалаа бол дуусгасан. Өнөөдөр бол тэгээ яг дасгалаа гэртээ хийчлээ. Орой болоод ямар ч байсан гүйлтээ хийх гээд гарсан. Тэгээ явж явах цаанд хөлний өсгий жоохон өвдөөдсэн. Тэгээд гүүгээд явж байхад бол гайгүй болоод хамзаа за гайгүй юм байна гэд тэр чигээр 10 км ямар ч байсан дуусгачаад ирсэн. Тэгээд дуусгачаад алхаж явах явцад гинт хөл нь хөрсөн юм уу яасан гинт амар өвдөд эхэлсэн. Одоо бол хөл өвдөр сууж юм л та. Маргааш юу болохыг сайлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн өнөөдөр дасгалаа бол дуусгасан. Гэхдээ маргааш юу болох юм бол доо. За 6 дахь өдөр эхэлсэн залуусаа. Өнөөдрийн төлөвлөгөө бол ямар ч байсан шууд гүйлтээ хийхээр гарсан. Нилээ орой гарсан. Гүйлт дуусгаад бол харахгүй болсон байсан. Үүний дараа бол яаж хийж яагаад дасгалаа хийж дуусгана. Дасгалаа бол мэдээж парк дээрээ, шинэ парк дээрээ. За шинэ жигчтэй уг нь бол Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн гэдэг аль биесний нэртэй мэлээ шүү дээ. Тэгээд бид нөгөө шинэ парк ярьсараа сурцсан. За дасгалаа хийх гээд парк дээр ирсэн байна. Ер нь бол хүлээр өвдөж байна. Тэгээд дасгалаа хийх юм бол өнөөдрийн ер нь бол юмнууд болох гээд байгаа болохоор бас тэл зүг байсан. Гайгүй байна. За ямар сэтгүүлээ ишлээ.
За guys, тэгэхээр хэдүүл ямар ч байсан өнөөдрийн бэлтгэлээ парк дээр хийж дуусгалаа. Энд гэтээ ингээд анзаараадсэн чинь хүмүүс ингээд оройч гэсэн хамаагүй навэр ингээд дасгал хийдэм байх. Тэгэд хүмүүс бол айгүй их ирдэм байх. Би ч одоо байнгаас энэ дээр идэхгүй. Тэгэд орой бол ялангуяа бүр айгүй цөөхөн иржсэн. Тэгээд орой ирсэн чинь хүмүүс бол амар ихтэй юм гой газар болцсон байна. Тэгээд анханасаа ч үн гоё л байсан л та. Тэгээд одоо бол бүр яг ингээд хүм болгоны мэддэг ер нь очих дуртай газар болцсон харагдчихээн. Би тэгээ өөрийгөө ингээд хар шөнө ирээд дасгал хийж байгаа жоохон мэдрэл баг юм болоо гэж бодсон чинь навэр битүү мэдрэл багийнууд үт юм байна. Битүү дасгал хийж байгаа хүмүүс байна. Тэгээ сая урдгүүлээ. Одоо энэ ч гэсэн нэг хүн гүйчих шиг байна. Тэгээд ерөөсөө мэдрэл багийнууд биш юм байна. Яг үнэндээ. Тэгээд ийм дасгал хийх гоё газартай болцсон байна. За guys, тэгэхээр өнөөдөр челленж хамгийн сүүлийн өдөр эхлэх гээд яг одоо би Улаанбаатар парк дээр ирсэн байна. Тэгээ нэр нь ерөөсөө зэжлэгдэхгүй маа. Миний хөл бол амар өвдөж чинь, хоёр өсгийн амар өвдөж чинь. Тэгээ өнөөдөр миний явж яах гэж байгаа гэхээр оноогоо асуулаад гүйлтэл хотлоо боллоо. Тэгээ ямар ч байсан дасглаа хийн. Тэгээ дасглаа хийгээс гадна энэ аваар жоохон сууд юм уу? Энэ бүр яг гоё харагдаад байна л да. Одоо би та хэд бас зарим нэгэн дүрсийг нь харуулъя зэв. Энэ бүр яг үнэхээр яг гоё тийм зун шиг яг кинон дээр гардаг шиг бол харагдчихээн. За тэгэхээр энэхүү паркийг бүтээн байгуулсан Riot-ийн тогийнхан маань энэ паркт одоо ирдэг хүн болгон энэхүү парка хайрлаж хамгаалж байгаарэ гэд 100 жилийн парк гэдэг нэртэй компанид ажил хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ парк дээр хэдүүлээ хогоо хаяхгүй, зүлгэн дээр нь хамаагүй гიშгэхгүй, энэ тэнд бас юм зурд сараачгүй, за тэгээд байгаа тоглоомуудыг нэвтэхгүй гоё хайрлаж хамгаалаад ашиглаад тий. За ингэсний ачинд бол парк маань одоо бид нарыг хөгшин болсны дараа ч гэсэн одоо бүр хүүхдүүдтэй болоод тэд нар ингээ том болсны дараа ч гэсэн одоо 100 жилийн парк гоёороо байлгаарай байлгая гэсэн одоо тийм урайтай тийм зүйл болж байгаа юм байна. За би ч гэсэн энэ дээр айгүй санал нэгтэй байгаа. Тэгэхээр манайхан өөрсдөө соёлтой байхаас гадна хүмүүс жоохон бүдүүлэг зан авирын навд гаргаад ах юм бол та анхааруулж бас баг зэргийн шаардлага ч юм уу тавьж байгаарэ гэж хүсье. Манайхан тэгээд энэ авир ирж байгаа бол тэр дүрмийг дагаад хэдүүлээ гоё цэвэрхэн аваад явах юм бол хэдэн жилийн дараа ирээд бичлэг энтер хийх ч юм уу. Ер нь тэгэл хүмүүс хизээч ирсэн гоё цэвэрхэн газар байж ивэл гоё юм болов гэж бас бодож ин л да. Яг гадаадд очиход паркууд нь ямар байдаг лээ яг тэр шиг те. Тэгээд голны чаас хүрх апдейт ороод байгаа юм аа. Одоо ингээ баян ингээ анх бейснараа байхгүй апдейт ороод байгаа. Одоо тэр тэнд нэг үсэрдэг тоглоомын хэсэг нэмэгдсэн байсан. Тэгээд хүүхдүүд амар үсрээд аж аргалтай харагдчихсэн. Тэгээд тэр тамд бас шин юм нэмэгдсэн байлээ. Миний хувьд бол яг хоо жоохон энэ хаваар нь айгүйх голцоо яваад байгаа. За одоо ингээд ер нь нар жоохон буух гэж байна. Хэдүүлээ одоо бэлтгэлээ игээд энэ хаваар жоохон явцгаая. За ингээд 7 хоногийн туршид One Punch Man-ы бэлтгэлийг чадан ядан хийх гэж оролдлоо. Тэгээд даанч өөрөөсөө оноо асуусаар хагаад нөгөө 10 ононоос нийтдээ 4-ийг асуулсан байна. Тэгээд 6 оноотой хэр чин одоо энэ челленжийг бид нар бол за бидний гэжтэй би бол яг ийм дундаж төвшөнд гүйцэтгэлээ гэж одоо өөрийгөө дүгнж байна. Өөрийгөө амар One Punch Man-ы бэлтгэлийг хийж байгаа, челленж энэ төр хийж байгаа гэж бодвол нөгөө шинэ парк дээр яваад очисон чинь хүмүүс тийм бэлтгэлийг зөвхөн өдөр тутамдаа хийгээл амьдарч идэг нас. Тэгээ яг хэдүүлээ 6 оноотой энэ хүү челленжийг дуусгасан ч гэсэн одоо надад мэдрэгж байгаа үр дүн юу вэ гэхээр би ямар ч байсан энэ челленжийг эхэлж яхад сүнэлт бол амар муу байсан. Ер нь бол сүнэлтайгаар хэд хэд хувааж хийж исэн. Одоо сүнэлтаа бол 2 за 2 ч ярив шинэ 3 хуваагаад хийдэг л болцсон. Тэг өмнө чинь би нэг сүнэхтаа нэг 15 маа 20 мөр сүнэдэг гэсэн бол одоо нэг сүнэхтаа 30 мөч бол сүнэж илээ. Хамгийн хэцүү нь бол ер нь бол гүйлт юм байлээ. Тэгээд гүйж яхад өсгөө өвдөд. Тэгээд ер нь жоохон хэцүү байсан. Одоо бидний хүсэн хүлээсэн мөч ямар нэгэн зүйлийг нэг цогтөг болсон эсгээ үзцгээе. Ингээд юу зохих вүлээ? Юу нэг зохих вүлээ? Ер нь нэр юуг нэг зохих юм бэл? Би одоо юуны төлөө нэг зохилцох гээд байгаа юм бол? Энэ анханаас энийг тооцоолохгүйсэн юм найруулагчаа. Дайсантай л зохилцсон үстэй. За тэгэхээр ямар ч байсан 7 хоног хэдүүлээ нэг челленж хийлээ. Нэг эвэрхүү байла. Тэгээд үтсэнд баярлаа. Нэр юу зохих гэсэн юм бэл? Ямар сэн? Нэг тийм удаан хугацаа биш ч гэсэн амьдралдаа анх удаа чултгай нэг юм челленж тавиад тэрнийхээ ард анх удаа гарч үзлээ. Яг го мэдээж би минт ч юм уу ямар нэгэн зүйлд ийм тод өөрчлөлтчүүд гарахгүй ч гэсэн хамгийн том гарч байгаа өөрчлөлт нь бол зорьсон юмдаа хүрсэн тэр сэтгэл зүй бол үнэхээр гоё байдаг юм байна. Тийм болохоор манайхан та хэд ч гэсэн ямар нэгэн зүйл зориод эсвэл челленж болгож тавиад тэгээд тэрнийхээ ард нь гарч биелүүлээрэ гэж хүсье. За ямар ч тач миний хувьд бол ийм сонирхолтой 7 хоног байлаа. Энэ удаагийн видеогийн түрээ дуусч байна. Хэдүүлээ дараагийн видеон дээр уулзах хүртлээр түр баяртай. To whom much is given, much is required. Нэс ингэж дуусч мастдаг үл яах вэ?